их юм шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгчөөс Монгол улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-гийн 2 дахь хэсэг заасны дагуу Максимын Чимбатыг улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаал томилох саналыг зөвшөлтсөхөөр танилцуулж байна. Адуучин сүрэг овогтой Максимын Чимбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн 52 настай ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1981-ээс 1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-ээс 1995 онд Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн, хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй, төрийн хууль цаазын шадар зөвлөх зэрэг дэвтэй. Чимбат 1995 оноос Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багнуур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос дүүргийн 1-р прокурорын газарт тамгын хилцээний дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, тамгын хилцээний дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сард улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 сараас улсын ерөнхий прокурорын орлогчоор тус томилогдсон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байна. Иймд Максимын Чимбатыг Монгол улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье. За баярлалаа.